За сайхан үйлчж байна та. Сайхан үзэж гинүү. За сайхан үйлчж байна. Өнөөдөр студидээ бид нар бизнесмэнүүдийн төлөөллүүдийн нэг болох хүнийг урьж авчирсан учраас хэрхэн яаж мөнгө өсгөх үү гэдэг сэдвийн талаар голчлон ярина. За мэдээж тэгээ таны хувьд уул уурхай, за тэгээ сүүлийн үед үйл хөдлөх хөрөнгийн салбар, за банк санхүүгийн салбарт, олон салбартаас ажиллаж байгаа хүний хувьд ажлын байрны орчин, соёл, тэгээ сүүлийн үеийн одоо зах зээл дээр ямар ур чадварын хүмүүс илүү хэрэгтэй байгаад байна гэдэг энэ сэдвүүдийг таарч өнөөдөр ярих гэж таныг урьсан байгаа. Тэгээд би бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрөөс орцуулсанд баярлалаа. За товчхон манай сонсогч нарт та өөрийгөө танилцуулаач. За Бүрөвсүрэн гэдэг хүн мэдээ салбарын чинь бол таныг бол гадарлах бах мэдэж байгаа. За хувийн талаас Бүрөвсүрэн гэж яг ямар хүн юм бэ? Хувийн талаас хэлэх юм тийм. Окей. Нам Бүрөвсүрэн гэдэг бизнесийн удирдлага мэргэжилтэй Америкт төгссөн. За одоо бизнес эрхлэгч Omni Capital-ийн банк санхүүгийн байгууллагын төзийн дарга. За мөн Cebonge компани, уулуурхай ханган нийлүүлэлтийн компани бас төзийн дарга хийдэг. Тэгээ за сүүлийн үед бас жижиг сажиг бизнесүүд, үйлдвэрлэлийн бизнесүүд, өөр янз янзын бизнесүүдийг ирэхэд оролдож үзэж байна. Ийм хүн байна. Тэгээ чөлөөцөгаараа бол мотоцикл сонирхдаг, фитнес сонирхдаг тийм л хүн байна да. Энгийн нэгэн иргэн байна да Монгол улсын. Одоо таны сая нэрлсэн салбаруудыг ингээд аваад үзэх юм бол банк санхүү, сүүлийн үед үйл хөдлөлөөр уул уурхай гэдэг. Тэгэхээр Монголын хамгийн л өсөлттэй байгаа салбар шүү дээ, тийм. Тэгэхээр бүх хамаг том салбарууд нь бол та ажиллаж үзсэн. За тэгээ бизнес эрхэлж байгаа хүний үед ер нь Монголд аль салбарт төлөх үү ер нь мөнгө ер нь эргэлдэж байна сүүлийн одоо ковидоос хойш 4 жилийн хугацаанд ингээд харах юм. Ер нь яг хөө зүгээр монголчууд нэг өөрсдөө ингээд хүлэмж авах дургуйч гэсэн бол хамгийн юм гол асуудал Монгол улс бол уул уурхай ор юм аа. Тэрийг бол ер нь бол хүлэмж авах хэрэгтэй гэж боддог би бол тэ. Өвөндөө бол ер нь бол яг ингээд за яг энэ гурав бол одоо уул уурхай барилга бол үйл хөдлөх барилга банк санхүүгийн байгууллагууд бол ерөөдөө ихэнх мөнгүүдийг эргэлдэж байна. За бас мөнгөн одоо хүнс хөдөө аж ахуй дээр бол бас байгаа. Гэхдээ би зүгээр энийг бол нэг юм гоё амар энгийнээр гоё тайлбарлах дуртай байхгүй юу хүмүүст ингээд ерөөдөө ингээд ойлголтоос надаас хүмүүс асуугаад идэг. Тэнгүүт мэгэж яддаг байхгүй. За Монгол гэдэг хүн гэдэг ойлгоч хов хүн заяа. Монгол гэдэг хов хүнийг ингээд байж нэхэр манер уурхай хийж мөнгө олдог ажилтан байхгүй. Энгийн нэг ажилтан байхгүй. Уул уурхай ягаа за нөгөө ашигт балтмуулууд байгаа шүү дээ. Зис нүрс алт төмөрийн өдөргээд тэгээ ерөөдөө уурхай баядмарлыг ингээд хийдэг нэг юм уурхайч юм байгаа маа. Манай Монгол гэдэг. Одоо нэг хов хүн байгаа шүү дээ. Уурхайч ингээд хүн манер ингээд ашигт балтмуулаа холборлоод ингээ ягаа за нэг 20 сая төгрөгийг цалин авчих. Цалин аваад манер гэртээ ирэнгүүтээ байраа зээлэр авцсан. 200 төгрөгнөөс зээлэр авцсан. За тэрнээс нэг сая 200 ч юм уу ипотекийн зээлд өгчөж байгаа. Ипотекийн зээлээ өгөнгүүтээ тэрнээс нэнгүүт нь ипотекийн зээлийг авсан нөхөрчин болохоор яах вэ гэхээр банкар банк болон банк санхүүгийн байгууллагаар дамжаад за нэг сая 100 ч юм уу те сая 150 ч юм уу те барилгын хамаанд өгчөж байгаа. 50 төгрөг ч юм уу санхүүгийн байгууллагад орчиж байгаа. За үлдсэнгээр манер одоо утасны хөтөлбөрөөр төлж гин, хоол хүнсээ авж гин, за ууж идэх юм авж гин, гадуур явж гин, ресторанд орж гин те кофе ууж гин тийм хүн байхгүй. Ер нь бол би зүгээр энгийнээр хэлэхэд бол тийм. Гаднаас хин яаж мөнгө олж ирж байгаа? Уул уурхай бүтээгдэхүүнээ л оруулж ирж байгаа. Манай экспорт 92% нь ерөөс уул уурхай шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л ашигт малмлаа зараад яаж байгаа манай Монгол гэдэг залуу хурж ирээд ипотекийн зээлээ өгчөөд бас үлдснээр нь үлдсэн юм болгоод амьдарч байгаа тийм л залуу шүү дээ. Одоо сая банк санхүү гэдэг яриандаа дурж байна. Мэдээж уул уурхайн салбараас гаднаас бид нэр гол мөнгө олж ирж байгаа салбар бол уул уурхайн салбар. За дотооддоо мэдээж аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахын тулд бизнесээ санхүүжүүлэхин тулд бас ямар нэгэн байдлаар хуримтлал авахгүй бол зээл тусламж авах ч юм уу тэр санхүүгийн их усыг шийдэх асуудлууд байгаа шүү дээ. Тэр одоо банк бус санхүүгийн байгууллагыг таны хувьд толгойлоод удирдах авч байгаа юм бизнес. За шулуух хэлэхэд зарим талаараа зарим хүмүүс нийгмийн ард түмэн ч гэдэм олон нийт ч гэдэм үү маш өндөр хүүтэй тий тодорхой хэмжээнд маш хэлбэр аргаар мөнгө олдог ч гэдэм үү. За шулуухан хэлэхэд шулаач нар гэж хэлдэг тий биш ээ хүүлэгч. За хүүлэгч нар. За хүүлэгч нар гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хүмүүст эргээгээд эн чинь бас бизнес эрхэлж байгаа гэдэг чинь ямар нэг нийгмийн асуудлыг шийдэж байгаа болов уу гэж би хардаг. Тэгэхээр одоо хүүлэгч нар гэж хэлээд байгаа хүмүүст яг та бүхний эрхэлж байгаа энэ бизнес нийгмийн яг ямар хүлд юм уу яагаад нийгмийн бас ямар асуудлыг шийдээд байд юм бэ гэдэг дээр нь зүгээр тайлбар сонсгоё гэсэн. Тэгээ хоёр асуулт гэж ойлголоо. Яг нэгт
банк зүгээр яг албанаар хэлэхэд бол хүү яагаад ийм өндөр байгаа юм бэ гэдэг асуулах тийм. Тэгэхээр энэ бол чөлөө зах зээл шүү дээ. Ер нь бол тийм чөлөө зах зээл. Тэгэхээр Монгол улс ч одоо чөлөө зах зээл рүү дэвтрээд 30 жил болж манайхан бол ерөөхдөө ойлголттой болцсон байгаа. Тэгээд санхүүгийн байгууллагуудын хүү гэдэг юм чинь бол бидний бүтээгдэхүүний л үн шүү дээ. Ер нь бол тийм. Манай энэ одоо энэ аягтай цайны үнэтэй адилхан бидний мөнгө зээлж байгаа үнц нь бол одоо бидний хүү байгаа байхгүй. Тэгэхээр чөлөө зах зээлийг бол Монгол улсад одоо яг банкны салбарыг бий төлөөж чадахгүй. Тэгэхээр банк усны салбарыг төлөөлөө зүгээр нэгэн оролцогчийн хувьд хэлэхэд бол Монгол улс нэг 550 60 орчим газрын банк усны байгууллага байхгүй. Тэрнээс зээл олгодог нь 500 байхгүй. 500 байгууллага дундаа бүгдээрээ нэг өрөөнд сууж байгаа. За бүгдээрээ нэг сайхан ингээд хүүгээ өндөр байлгах шүү те. Үнэ болохгүй шүү те. Одоо бид нар ерөөсөө ингээд бүгдээрээ нэг адилхан байна. Та нараас тэгж болохгүй шүү гэл. Тэгээ тохирцсон юм ерөөсөө байхгүй ш тэр боломжгүй шүү дээ 500 хүн те 500 байгууллага нэг газар цугларч байгаа л хэвээр баг нууц уулзалтай гээл те синдикат гэдэг мэдг юу гэдэг лэн тэрэн шиг ингээл бүгдээрээ ингээл ягаал заастах бүгдээрээ гар усгийн юм дээр зураалаг бүгдээрээ ингээл тохирол ингээд тийм байхгүй шүү дээ ер нь боломжгүй шүү дээ юу ятхаа одоо юу гэдэг юм да 2 3 этгээд зах зээлэр байдаг бол магадгүй тэгж болох байх те одоо за шүүмжлэхэд манайхан нөгөө төс мөчний үнэн дээр нэг тэмрхэн байгаад байдаг ус шүү дээ тэрэн шиг одоо бид нар 500 байгууллага хоорондоо бүгдээрээ уулзаал хоорондоо ягаал энэ төр гэх юм байна. Тэгэл тэгэх юм бол хин нэг өдөр өглөө босч ирээл хямдруулаад биднээс төрүүлээл одоо явуул юм. Нөгөө бас нэг биний юу яаж одоо юу гэдгийг арай нэг онлайн талаас нь тайлбарлана гэх юм бол Монгол улсын маань ерөөхдөө системийн байдал байхгүй юу? Энэ бол тэрнээс биш ганцхан одоо банк усуд ингээ өндөр байлгаад байгаа ч юм уу юм байгаад байгаа асуудал биш байхгүй. Хамгийн эхлээд суур хүний хувьд бол Монгол банкны хүү байхгүй. Монгол банкны хүү манайх чинь 10 орчим хувьтай байгаа байхгүй. Монгол банкны хүү анхны суур болоод тэгээ явж байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр дараагийн суур үн юу гэхээр хугацаа таадахламжийн суур үн байхгүй. Тэгэнгүүт банкуд хугацаа таадахламж 12-оос 14-ийн хооронд авч байгаа байхгүй. 14 10. Тэгээ тэр хавцаа за дунджаар 13% хавцаагаар за ер нь бол дунджаар 12.2-ийн хугацаатай жилийн хугацаатай таадахламжийн хувьд 12.2. Тэгэнгүүт тэрэн дээр тэр авцсан хүүн дээрээ нэмээд манайхан банкны салбарын нэг за нэг 20 гаргаа заримдаа 10 эдтэй 20 гаргаад ирэхэд зээл болгож байгаа байхгүй. Зээл болгож байгаа байхгүй. Тэнгүүд энэ хоёрын хооронд банкны салбарын энэ ийм 12-оос одоо нэг 20 орчмын хооронд 20 гарны хооронд энэ л яатсан л та. Иван л та 70-цтай л та. Тэнгүүд энэ хоёрын хоорондын энэ юуны хооронд бид нар яадаг вэ гэхээр банк ус санхүүгийн байгууллага чинь энэ хоёрын хоорондын завсраар одоо их усур татчих واخгүй. Одоо бидний хадгаламжлал гэсэн үг шүү дээ, тэ. Бидний их усур чинь бол бонд, өтгөлцөл, хөрөнгө балхаас зүүн цаас гээл одоо бас нэг бусад зээлүүдээр банкны зээлүүдээр бид банкуд чинь биднээс бас зээл өгдөө шүү дээ. Банкны зээл мэл гэх мэтийн тиймэрхүү юмудаар явж байгаа. Тэгэхээр бид нар энэ хадгаламжаас энэс дээгүүр байх хэвээр одоо бидний их усур шүү дээ. Бидний хадгаламжтай дүүцхөөс бүтээгдэхүүн нэгүр байх хэвээр. Тэгээ энэний жоохон доогуур байх хэвээр юм байхгүй. Тэнгүүд энэ их усураар авцсан бид нар чинь энэнийхээ дээр гаргаж ирж бас зээл болгоно да. Тэгэхээр ингээд энэ дээр Монгол банкны суур одоо хүү байгаа. Тэгээд ингээд яваад ингэж байгаа юм процесс байхгүй. Тэгэхээр бид нар ингэж яагаад байгаа юм биш үү? Хүлээд байх юм байх. Хүлээд байх юм байхгүй. Бид нар өөрсдөө цаанаа бид нар яг биднэрт хөрөнгө оруулсан, биднэрт зээлсэн, биднэрт яатсан юмс бас нэг бидний дунджаар нэг 18-19% та үүрэгтэй учраас тэр үүрэгтэй. Тэгээд өгчөөд бид нар тэрнээс гадна бид нар өөрсдийнхөө ажилтны цайланг өгнө, түрээсээ өгнө, тэ бусад тогтмол зардлуудаа өгнө. Тэгээ явдаг байхгүй. Тэгэхээр яг үнэхээр ингээл мундаг ашигтай байдаг ч юм уу эсвэл мундаг үнэхээр ягаал бид нар ингээл хүүгээ буулгачвал нэг компани тасраа явчих юм бол хин нэгэн төрүүлэл хүүгээ буулгаад ингээл явчих шүү дээ. Тэгэхээр илүү тийм системийн асуудал гэж би боддог байхгүй. Системийн асуудал. Хоёр дахь асуудал нь юу вэ? Нийгмийн ямар асуудлыг шийдэж чинь гэдэг таны бизнес. Бизнесийн онцлог талаас нь асууж байгаа. Би таны микрофоныг жоох бич. За. Тэгэхээр банк усын салбар ингэдэг юм. Банк усын салбарт нэг одоо нэг 24 оны төгсгөлөөр 7.1 их 80-ийн хөрөнгө эргэлт зах зээл одоо нийт одоо асет нь яваад байгаа байхгүй 7.1. Тэгээд банк болохоор нэг 70 орчим 70 руу шахсан тиймэрхэн байхгүй. Тэгэхээр бол бид нар нэг 9-1 11 9-1-ийн харьцаатай тэр хавцаатай явж байгаа байхгүй.
бид нар бол бас яг санхүүгийн зах зээл дээр ингээл амар ноёлол ингээл бүх юмыг ингээл хүмүүсээс яагаад байгаа юм бол байхгүй. Тэр товчхондоо бол ийм байгаад байгаа. Сая судалгаагаар нэгсэн чинь нэг 5 сая орчим одоо бүртгэгдсэн одоо банк санхүүгийн байгууллагт бүртгэгдсэн хэрэглэгч нар байгаа байхгүй. Тэрний нэг 60 орчим хувь нь финтекийн зээлдэгч нар байгаа байхгүй. Финтекийн зээлдэгч. Одоо шуурхай зээлүүд байгаа шүү дээ. Манайх Money гэж байдаг. Одоо бидний өөр хөлбөрүүд бол манай анхдагч бол Lend-Man, Pocket-Man гэл тээ. Тэд нар чинь бол ингээд дандаа шуурхай зээлүүд ингээд барьцаагүй шуурхай зээлүүдийг эрсдэл өндөртэй зээлүүдийг бид ингээд хүмүүст олгоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр шуурхай барьцаагүй тэр үйл явдлуудыг бид ингээд тэр зах зээлийг бид нар амар хүчтэй сүүлийн хэдэн жил бол ингээд нөхөж ирлээ л дээ. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагын тэлэлт маань энтэй бас яалтчгүй хэрэгцээ байгаад байгаа, иргэдийн хэрэгцээ байгаад байгаа ийм байгаад байгаа учраас ирэхэд яагаад байгаа. Мөн дээгүүр нь бас нэг адилхан зээлүүд байгаа шүү дээ. Бидний үрхээ зээл одоо гэдэг автомашины зээл банк санхүүгийн байгууллагт одоо автомашины зээл аягүй том байхгүй. Зах зээл аягүй том хэсэг нөхгүй. Тэгэхээр хоёр дахь зах том нөхгүй. Тэгэхээр тэр маань бас ерөөдөө шуурхай байдлыг бид нэр ингээд ерөөдөө бас эрхэмж ажиллаж байгаа учраас ард иргэдэд таалагдаад зээл аваад ингээд яваад байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр ингээд яг хүмүүс намайг ингээд буруу гарч юм эсвэл за чи ингэж хэлээд байхдаа ингэж магадгүй. Гэхдээ ер нь бол би тэгж боддог байхгүй. Тухайн хүн одоо юу гэдэг ипотекийн зээл авсан ч, машины зээл авсан ч, юуны зээл авсан ч, банк санхүүгийн байгууллагч та хүсээд гар хөлийнхээ үсийг зарвал авч байгаа шүү дээ. Нөгөө улсад ямар ч санхүүгийн байгууллага одоо ямар нэг хүчээр танд ингээд юм болгоод ингээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг шударгал хариулт тань л да тийм. Ер нь бол яг зовоочлаараа тэгээд намайг ингээд одоо юу гэдэг намайг үзээд бол ядараа. Тэгтээ хинч таныг хүчлээгөө таны гар усыг яагаагүй. Та өнөхөр таны гар усыг худлаа хурамж хийсэн бол та хуулийн байгууллагад хандаарай тийм үү. Тийм асуудал. Яг ерөнхийдөө зүгээр базаад хэлэхэд бол зүгээр банк санхүүгийн байгууллагууд бол зүгээр шуурхай байдлыг л бид нөхөж ажиллаж байгаа асуудал байна. Банкуд ч юм бол яг манай банкуд жоохон сүүлийн хэдэн жил банк санхүүгийн байгууллагуудад тодорхой хувийн одоо бизнесийн тодорхой хувийг алдснаг бол алдсан. Яагаад гэвэл нөхдүүд яг хэтэрхий бюрократик те ер нь жоохон уяатун чанар нь жоохон алдсан юм болов уу гэж би хардаг шүү дээ. Тэгэхээр тийм учраас ирэхэд тэрэндээ жоохон банк санхүүгийн байгууллага жоохон боломж олгоцсон. Тэгээд нэг 500 банк санхүүгийн байгууллага чинь зээл алгаа яваад байгаа байхгүй. Тэр орон зайг нөхч орж ирж шүү дээ. Тэгээ одоо хүртэл банкуд яагаад тэгвэл одоо барьцаагүй тэм шуурхай зээл яагаад олохгүй байгаа одоо хүртэл байхгүй л шүү дээ. Шалгуур бас өндөр байх шүү ган тийм. Шалгуур өндөр байх. Хугацаа. Тийм. Бид нар ч гэсэн өөрсдөө банктай харьцдаг аж ахуй нэгжүүд шүү дээ. Тэгээд яг хөө тийм бохол. Тэгэл тэд нар чинь бас хэцүү шүү дээ ер нь бол. Сая та хэлж чинь яриан дундаа за 18 19-оор тодорхой хэмжээнд өөрсдийн энэ зээл гаргаж байгаа санхүүгийн мөнгөнийхөө их усүрийг шийддэг гэдэг. Тэгэд энэ дунд мэдээж эсрэгээрээ дан ганц банк бус өөрөө зээл гаргахын сацуу эргээд бонд гаргаад банкны 12% одоо бол нэг дунд чинь арилжааны банкнууд 12% хадгаламжийг үүдэг 12.2 ч үлдээтэй байгаа тийм. За Omni Capital-ийг би зүгээр хөрөнгөний зах зээл дээр бонд гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр 18 19% хүүтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс одоо би ингэж л асуух гэдэг. За одоо иргэд маань нэг үе бодвол санхүүгийн бас мэдлэгтэй болоод үзэж байгаа контентууд нь тэр хүмүүсийн авж байгаа мэдээллүүд төр бас санхүүгийн мэдлэгээ тэлж л байгаа хэл та. Ингээд л саяхан инфляцийн мэдээ ингээ гарч ийн удахгүй баг 2 оронтой тоор орох юм шиг байна. Монголын 9-тэй гарсан тий. Тэгээд хадгаламжийн хүн 12%-тэй байгаад идэг. Гэтэл зарим хүмүүс эрсдлээ бодоод хадгаламжинд мөнгөө байлгаад идэг 12%. За зарим нь бүр эсрэгээр хүүгүү зүгээр арилжааныхаа харилцах дансанд маш их хэмжээний мөнгө байлгаад идэг тий. Тэгээд энэ өөр зөв санхүүгийн одоо менежмент мөн үү хувийн хөвд тий. Хадгаламжинд мөнгөө байршуулах нь нэг талаас эрсдэлгүй байх. Гэхдээ түүнийг орлох ямар бүтээгдэхүүнүүд орчин үед одоо гарч эхэлж байна гэж асуумаар. Би буруу зөв гэж хэлмээргүй. Буруу зөв гэж хэлмээргүй. Гэхдээ ингээд би ингэж хэлмээр байхгүй ингээд юм. Одоо та мөнгөө байршуулах, хөрөнгө оруулалтын мөнгөө байршуулах тэр хэсгийг ингээд эрсдэл болон өгөөж ийн гэж игэнсэн ийм график байна гэж төсөөлөл л. Тэгэнгүүт одоо ингээд ногоон хэсэг байгаа, шар хэсэг байгаа, улаан хэсэг байгаа. Тэгээ цаана нь бүр хар нөхөө байгаа байхгүй. Тэгэнгүүт ногоон хэсэг дээр юу вэ гэхээр ногоон хэсэг дээр өгөөж сайтай мөртлөө яг танд ингээд одоо эрсдэл нь жигнэгдсэн асуудал байхгүй тийм юмнууд нь болохоор юу вэ гэхээр хамгийн өгөөж багтаа хадгаламж хугацаат хадгаламж 12.2 маятай та сайн хайгаа явах юм бол 13 14-оор оруулж багтдаг байх тийм. Тэгээд бонд байгаа. Биржийн бондууд бол хаалттай нээлттэй бондууд хэвүүц байгаа. За
банк усуд дээр хаалган тогшоод очих юм л ихтгэл зүйл байгаа гэсэн иймэрхүү юмуд байгаа байхгүй. Иймэрхүү. Тэгэхээр эдгээр дээр болохоор ялангуяа биржүүдээр гарч байгаа юм чинь болохоор апдейтлэгдсэн, санхүүгийн зохицуулгаар яатсан, хажууд нь брокертай те ингээ ерөнхийдөө бүгдийн хадуунаас нь хүмүүс нь ингээ шалгаад үзээд эрсдлийн даагаад ингээ явцсан ийм бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй. Ийм бүтээгдэхүүнүүд дээр бол ер нь юу байгаа гэхээр бонд байгаа. Хибүүц гэж байгаа одоо манайхан анх уж байгаа нэр нь их зүйлтэй те. Хангуй баталгаажсан үнсаас гэ те. Ер нь бол уул нь бол security asset based security гэдэг. Asset backed security гэдэг байхгүй. Тэгээд тийм хэсгүүд байхгүй. Тэгэхээр энэ хэсгүүд рүү нь хараач те. 12.2 гэдэг өгөөж авчаад хасах нь инфляцаа хасч гарч нь 3.2 гэдэг одоо таны өгөөж орж ирээд байгаа байхгүй. Та яг ясамнэр таны худалдаж авах чадвар чинь бол 24 оныхоор бол 24 он та 1 жил хадгаламжинд юм хадгалсан байлаа. Хадгалчаад ингээ харсан чинь та 3% л илүү гейн авч байгаа байхгүй. Тэрний оронд одоо бонд болон хибүүцээр ингээд явах юм бол та нэг дунджаар нэг 18-аар аавн те. Дундаж шүү те. Дунджаар ингээ 18 харахад 18-аас 9-ийг харахаар 9 байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл та 9% ингээ одоо өгөөж хүрдэж байгаа байхгүй. Яг бодит байдал дээр таны худалдаж авах чадвар нь тийм үү. Тэгэхээр ногоон хэсэгтэр тоглооч те. Би бол бусад хэсгийг бол ингээ яахгүй. Одоо санал болохгүй гэх юм уу. Магадгүй та одоо шар хэсэгтэр юу байгаа вэ гэхээр за хөрөнгө оруулалтын сангууд байгаа. Монголд бол зөвхөн сангууд байна шүү дээ. Хөрөнгө оруулалтын сангуу байгаа. MSC дээр худалдаалагдаж байгаа хувьцаанууд байгаа байхгүй. Тэгэхээр тэднэр рүү орохоор айгүй техникл байхгүй. Та мэдлэг шаардна, эрсдэлтэй. Таны хувьцаа унчиж магадгүй, өсчиж магадгүй, тий. Өсвөл одоо магадгүй миний бидний санал болгож байгаа 18%-аас илүү одоо өснө. 18%-аар буучж болж шин. Тэгэхин тул та мэдлэгтэй байх, одоо эрсдэл даах чадамжтай байх, тий. Одоо магадгүй техникэл анализ хийх ёстой ч юм уу те. Гэх мэтийн тиймэрхүү юмнууд болоод явж байгаа. За тэгээд улаан хэсэг байгаа байхгүй. Улаан хэсэг дээр юу ороод ирвэ гэхээр нөгөө нэг дижитал coin моин те. Тиймэрхүү юмнууд ороод байгаа. Тийм одоо магадгүй forex ороод бүр тиймэрхүү юм. Би үл тэрийг бол нөө тэр бол яг юу гэдэг санхүү салбарт байж байгаа үнэт бол ер нь бол маш эсэргүүцэлтэй байдаг. Ер нь бол тэр бол дэмий. Ер нь бол ялангуяа ингээд дундаж энгийн хөрөнгө оруулагч хүнд бол дундаж энгийн өгөөж өгч байгаа юм бол дэмий. За тэрний цаана харна хөх бол тэр одоо залуучууд хэрэглээд байгаа. За залуучуудаа болооч гэж уриалмаар байгаа юм бол бет гэж юм байна. Одоо ялангуяа манай залуу одоо манай Сэхэтэн подкастын үзэгч нар залуу хүмүүс л байгаа л үү. Бет гэдэг юм бол таныг хожих гэж тэнд зохиосон юм болохоос биш танд мөнгө өгөх гэж зохиосон юм биш шүү дээ. Тэгэхээр бет гэдэг тэр харна хөрөө болооч. Залуучуудаа энэ бол биднийг сорж шүү тий. Тэгэхээр одоо хатгаламжийг бол бирж дээр гарч байгаа эрсдлийг тооцсон бондууд бол нөхөд эхэлсэн гэж бол үзэж болохоор юм байна тий. Тэгэхээр хүмүүс бол өмнө нь бол хатгаламж эрсдэлгүй учраас л хийгээд байлаа шүү дээ. Гэтэл одоо бонд бол энэ тэнцүү тэр чинь хадгаламжаас нэг ялгаагүйгээр эрсдлийн бол тодорхой хэмжээний шалгууруудыг хангаад бирж дээр гарч байгаа учраас баталгаатай иргэн төлөлдөх нөхцөл нь үүснэ гэх. Би зүгээр ингэж л бодоод сүүлийн үед энэ борооны дараах мөнгө шиг энэ бондууд бол гарч эхэлж штэ хаалттай нээлттэй. Тэгээ нөгөө coin ч бас нэг хэсэг ингээл бүүн болоод те өндөр өгөөж үүст хэд дахин мөнгө 10x 100x ингээ өсөгдөм байна. Тэнгүүт би зүгээр бодож байгаа ингээ 3 жил 2 жил бонд юм хүчтэй явж чад нэг савлаад энэ бондын зах зээл унаад эргэн төлөлтөө хийж чадахгүй юм нөхцөл байдал үүсгэхээр бол тэр нь ямар төсөөлшгүй эрсдлүүд байж болох вэ? Юунаас болж энэ бондын зах зээл эрсдэлд учрах магадaltaй вэ? Ер нь гайгүй. Зүгээр яг гайгүйгээ хэлэхээр би одоо айгу тийм ядмагхан хариулсан болчих гээд байна л да тий. Яг зүгээр тухайн байгууллага одоо юу гэдэг компани хуулийн дагуу нөгөө үр төлбөрөө төлж чадахгүй байхыг үед дефолт зарлах үед л одоо татан буулгах үед яадаг л да одоо хуулийн дагуу ярих гэдэг бол одоо ярихаар болвол нөгөө үр төлбөрөө бусны үр төлбөрөө хамгийн түрүүлээд өгөх ёстой. Тэгэхээр ер нь харьцангуй гайгүй. Тэгэд үнэхээр одоо хувьцаа эзэмшигч юм уу, удирдлагууд ч юм уу, эсвэл ажилтнуудын зүгээс ингээд үнэхээр аимшигтай эрсдэлтэй юм хийгээл аимшигтай одоо юм хийхгүй л болвол ер нь харьцангуй гайгүй. Жишээ нь манайхан одоо чинь бидний зах зээлийн хувьд бол одоо жишээ нь танаас авсан мөнгөө бид баян маш олон тараагаад жижиглээд ингээд зээл болгоод ингээд дундаж бидний уламжлалт энгийн зээлийн хувьд бол одоо жишээ нь 20 сая төгрөг байхгүй 20 сая төгрөгөөр ингээд яг тэгэхээр 10 хүн байж 10 хүний
нэг нь л төлөхгүй байх магадлалтай байхгүй. Тэгээ тэрийг бид эрсдлийн самангаас хайгаад ингээ явна. Тэгэхээр ингээд яг ингээ бонд төлөгдөхгүй үе чинь болж байгаа бидний ингээ 1% ингээ нэг 10 хүний нэг нь болохоор ингээ төлөхгүй байна гэх тэнгуү тэр эрсдлийн дагаад тэр бол тогтмол ингээ эрсдэл байхгүй. Тэгээ явж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь бол бас нэг барьцаа гэж юм байна шүү дээ. Тэгээд 10% тэрнтэйгээ бас зуралтаа тэрийгээ төлөөлнө шүү дээ тийм үү. Юу одоо тэр хүн одоо юу гэдэг тухайн бонд гаргагч итгээд бүр ингээд амар галзуу юм хийгээл тэрний 8 хүн төлөхгүй байвал дефолт болох байхгүй. Тэ? Тэгвэл дефолт болоод тэгэл юм байгаа. Тэгэхээр дефолт болохгүй тул хажууг нь бас ингээд өндлөнгийн хүмүүс амар их ажиллаж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн зохицуулах орж байгаа хөрөнгөний бирж орно тэ брокер нь орно тэгээд та нар апдейтинг байгууллагууд орно та нар юу гэдэг нь яагаад байна гэдэг тэр чинь улаан гэрэл хасгаас өмнө ерөөдөө бас харж штэ. Монгол улсад ер нь бол яг дефолт болцсон бонд дефолт болцсон хэвүүц бодлого байдлаар байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг үл итгэлтэй хэлж байна. Тэгэхээр гайгүй ер нь эсвэл бүр хөрөнгө байгаа ташууганда зарим бондууд ч бас барьцаа хөрөнгөтэй гарч байлгүй байгаа. Тийм байгаа шүү. Иргэн төлөгдөхгүй бол тухайн барьцаа хөрөнгөө барлуулдаг юм уу үйл хөдлөлт бол захаар төлнө гэдэг байдлаа. Чи номны капиталын хувьд сүүлийн хэдэн жил ямар төрлийн бондууд арга одоо чинь манай сонсогч залуучууд за үнэхээр итгэлтэй би одоо хадгаламжинд мөнгөө байлгаж байгаа энэ боли 18-19% ийм өрсөлдөл багтай бүтээгдэхүүн байгуул сонирхыг гэвэл одоо танай дээр ямар бүтээгдэхүүн вэ? Тэр итгэлцэлгээ та дөрөв дурдах шиг болсон. Яг зүгээр нөгөө банк усгийн нэршлээс нэхлээ тий. Банк ус санхүүгийн байгууллагын юун дээр нөгөө нэг салбар маань нөгөө банкны салбараас сүүл төгжсөн учраас нөгөө банкны салбарын хадгаламж гэдэг юм уу эсвэл одоо хадгаламжийн сертификат гэдэг нэртэй давхцуулахгүй тулд ингээд ийм орчуулад тавьсан байхгүй. Тэнгүүд итгэлцэл гингүүт одоо нэг амар юм яг яах гэдэг нь мэддэхгүй те хүмүүс их сонд хэвүүц гээл итгэлцэл гээл нэг тиймэрхүү юмнуудыг айгүй хэцүү нэршилтэй тавьчихсан тэр л уучлаарай. Тэгээд одоо юу гэдгийг манай салбарын жоохон муу одоо юу гэдгийг нэршлийн асуудал байгаа. Гэхдээ яг итгэлцэл бонд хэвүүц гэдэг энэ юмнууд маань ерөөдөө бол бидний ингээд хадгалан хугацаатай хадгалан татж байгаатай адилхан юм шүү л гэж би энэхэл ингээр тайлбарлахад тэгэж хэлэхээр байна. Тэгээд яг бидний хувьд бол хаалттай бондууд гаргаж ийн сүүлийн үед их хэвүүцээр явж ийн хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг тиймэрхүү юм явж байгаа. Тэгээд яг Монголын зах зээл дээр бол айгүй яг ойлголт нь 10 жилийн өмнө гарч ирсэн. Тэгээд яг 22 оноос одоо банк усгийн байгууллагууд маань хэвүүц гэдэг юм өрөөдө гаргаж ийн л та. Тэгээд сүүлийн үед ерөнхийдөө сүүлийн 22, 23, 24 25 гэдэг энэ онуудад ерөөдөө бол айгүй модонд орж байгаа шинэ орчин үеийн тийм одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нэршил байгаа даа байхгүй. Тэг яг нэг юм ингээд юу гэдгийг бас нэг хэлэх боломж олсон дээр ингээд хэлэхэд бол биржээр арилжаалагдж байгаа хадгаламжийн хажууд хадгаламж бас 12.2 байгаа даа шүү дээ. Тэрнээсээ та 10% татварлуулна тий. Тэгвэл бид нар 18% мөртлөө биржийн нэг бүтээгдэхүүн гэдэг утгаараа 5% татвар төлж байгаа шүү. Тэгэхээр тэрийг аюул даваа талтай. Асуулт нь юу вэ? Би ч юугаад хадуураад байна. Асуулт нь би ч юу гэж асуусан. Танай дээр ямар бүтээгдэхүүн байгаа вэ гэсэн. Сүүлийн үеийн капитал дээр гарч байгаа. Бид нар хөрөнгөөр баталгаажсан үнцээс гаргах гэж ажиллаж байна. Ерөнхийдөө тийм хөрөнгөөр баталгаажсан үнцээс гаргаж байгаа. Энэ хавартаа бид нар гаргачих байх. Тэгээд яг түрүүний хэлсэнчлэн дахиад юу гэдэг хүмүүст ингэ сонсогчноо хэлэхэд ингээд ногоон хэсэгт те бирж дээр байгаа бонд бирж дээр байгаа хэвүүц тэгээ мөн яг хадгаламж энэ хэд бол байгаа шүү тий. Тэгэхээр хүмүүс ингэ яах юм бэ, яасан бэ, ямар учиртай юм бэ гэдэг яг яалтчгүй нөгөө нэг хадгаламж гэдэг маань банкны хадгаламж гэдэг нь маш олон банкны салбаруудаар одоо борлуулах ятаа хүмүүс ойлголттой юм байгаад байгаа. Нөгөө тал дээр болохоор тэр ингээд биржийн бүтээгдэхүүн яах юм бэ, би амар лаг байж юм уншиж сургалт мөрөлтөнд сууж яж. Үгүй тэр тийм юмэрсэ байхгүй зүгээр би бол хүмүүст ингэж уриалмаар байгаа байхгүй. Зүгээр ингээд Монгол улсууд нэг ÜЦК гэж байдаг те. Үлзико, Таван богд одоо ингээд нэг брокерууд байгаа штэ. Брокеруудын пэйжийг зүгээр эхлээд авах чаа, Facebook пэйжийг дагчих чаа. Тэгээд тэдэртэй тэргүй та нарт ингээд ерөөдөө мэдээлэл олгоод явчихна. Тэгээд ингэнгүүтээ за энэ нэг иймэрхүү байгаа маань энийг авчи. Энэ хүү ихтэй юм байна. Энэ нь одоо яг хугацаа ихтэй юм байна. Энэ нь ингэж ингээд энэ магадгүй зарим нь ингээд мэдээллээр нь таалагдчих болж штэ. Гэх мэтэр ерөөдөө тиймэрхүү байдлаар Facebook пэйж нь ингээд брокеруудын дагаач. Монголд нэг 5 6 7 ингээд брокерууд байгаа. Ер нь манайхан бүгдийн үнээр нь бүгдийн мэднэ ерөнхийдөө те. TDB байгаа, голомтынхан байгаа,
Үлзико байгаа, Apex байна, тэгээ Тамбогд байгаа гэх мэт тэднийг дагаад Facebook-оор дагаад мэдээлэл аваад явчих. Тэгэл дараа нь тэд нар дээр очивол дансаа нэгээл тэгэл за би энийг авъя гэл ингээл явчих. Тэгээ тэд нар бол хамгийн ерөнхийдөө доод хэмжээний 100,000 төгрөгийн одоо нэг жир байдаг байхгүй. Тэгэхээр бол нэг тийм амар том үнэтэй юм авах гэдэг ч юм амар мөнгөтэй байгаад тах шаардлагач байхгүй зүгээр дансаар ягаад тэгээ хүн тэдний офстер очиод залгаад юм офстер нь очиод би дансаа нээлгий гэхэд ямар ч газар ерөөдөө дургуцахгүй шүү дээ. Тэр одоо нөгөө ярианыхаа ихэнд хэлсэн өнөөдөр манай энэ подкастыг сонсч байгаа залуучууд маань ер нь мөнгөө хэрхэн яаж өсгөх вэ гэдэг бас гарчийг хараад нэлээд орж ирж байгаа л гэдэг. Одоо би илүү таны нөгөө хувийн туршлага, бизнес эрхлээ явж байгаа залуу хүний хувьд одоо олж байгаа орлогынхон тий тодорхой хувийг яаж хуримтлуулж эргээд бизнес рүүгээ оруулж гэнэ үү? Яг юунд зарцуулж гэнэ? Илүү нөгөө санхүүгийн боловсрол талаас нь манай сонсогч нарт хэрэгтэй бас таны туршлагыг сонсох гээд байна л та. Одоо магадгүй харьцангуй нөгөө бизнесмен болоод явцсан учраас өмнө нөгөө илүү хуримтлал үүсгээд илүү хувийн санхүүд дээр төвлөрдөг гэсэн бол одоо бизнесээ яаж томруулах вэ гэдэг арай өөр чиг хандлага руу орсон байж магадгүй. Тийм болвол өмнөх тэр дөнгөж ажлын гараар ахиж талаас яриад та хувийн санхүү яах вэ гэдэг. Хувийн санхүү яах вэ гэдэг тийм асуулт тийм. Яаж ямар зөвлөгөө гэхээсээ илүү би тэрнээсээ илүү дахиад ингээд нэг ухраад нэг юм шийдвэр гаргаасаа гэж бодож байна. Одоо би залуу хүмүүст одоо хандаж хэлж ин гэж би өөргөө ойлгоод байна л та тийм. За нэг ухраад юу ах гэхээр ингээд би яг ингээд сахилга баттай байгаад хоримтлал үүсэх үү? Эсвэл би яг ингээд зүгээр одоо одоогийнхоо гоё байх. Энд гэхдээ би бол энэ нь буруу, энэ нь зөв гэж хэлж байгаа юм ерөөсөө биш шүү тий. Тэгэхээр энэ бол би магадгүй бас жоохон сахилга баттай байгаад надад жоохон хэцүү байгаад тэгээд би энд ингээд аюулгүй байдалтай эсвэл магадгүй хоримтлал эсвэл одоо юу гэдэг нь тий хүссэн юм дараа нэг дараагийн одоо урт хугацааны дараах тэр одоо өөрийнхөө шагнал урамшууллыг хүртүү одоо би энэ тааламжтай байдлаа хүртүү гэдэг тэр ихэд шийдвэр гаргасан дэр гэж би боддгийн. Яагаад вэ гэхээр ингээд одоо орчин үед болохоор ийм нөгөө нэг сошиал медиа тийм гоё амьдрал гадаад руу аялал гоё амьдрал гоё хувцсамсал гоё машинд байгаа л ингээд залуучууд амир яараа болцсон. Тэгэхээр ингээд тэр хүсэл тэр ийм нөгөө нэг юм хэрэглээний эдийн засаг хэрэглээний ийм соёл амир хүчтэй болцсон байхгүй. Тэгэхээр үнэхээр залуу хүн тад үнэхээр тэрийг хүсээд те тэгээд байгаа бол бас тэрийг өөртөө ингэж дэмий тулалдах хэрэггүй зүгээр тэр сонголтоо сонгосон зүг байхгүй. Тэр нь буруу юм байхгүй шүү дээ. Буруу юм байхгүй. Хэрв та хуримтлал үүсгэй тий одооний тийм хэрэглээний эдийн засаг руу орохгүй бай гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг ойлголт байна гэж ойлгоод байна л дээ. Яг зүгээр хамгийн энгийн жишээ бол яг 80-20 гэдэг те 80% та хэрэгэл 20% та цааш нь хадгалаач тий цааш нь хадгалаад ингэ яваач гэдэг. Тэгээд мэдээ сахилга баттай бай та одоо ингээд зөвлөгөөнүүд л байна л та одоо хамгийн дөрөвдөө хүмүүсийг би ингээд залуучуудад хүмүүст ингээд хэлдэг юм болохоор юу байдаг вэ гэхээр ингээд хамгийн эхлээд өөрөөсөө хол байлгаж өөрөөр хэлбэл таны данс нээгээд дансаар автоматар тэр нь автоматар ингээд шилждэг тий автоматар шилждэг тийм ингээд данс нээчээ тэр нь ингээд зурдаг карт байхгүй шилжүүлдэг магадгүй банкны аппликейшн байхгүй тий тэгээ ингээд магадгүй бүр ингээд таны хэрэгэлдэггүй нэг банкны аппликейшнээр тавьчаад тэр лугаа автоматар ч юм уу эсвэл сар болгоны тогтц өдөр хийчээд тэгээ тэрийг авах юм бол заавал та банк руу алхаж очиод мөнгө авдаг ч юм уу тийм байдаг байвал айгу зүгээр ахгүй. Тэгэхээр ингээд яг өөрөө бас ингээд нэг ажиллаж штэ тий өөрийнхөө хабиттайгаа илүү ажиллаад магадгүй та ингээд яахын тулд ингээд хоёр дахь асуудал болохоор хүний тарих ба штэ тий хүний тарих гэдэг нөгөө нэг энд тарих юм хоёр тарих байт юм байл би нэрийг мартчихад байна. Limbic brain нөгөөтг нь ямар барь юм гэдгэлээ. Тэнгүүд нэг нь болохоор эмоцийн шийдвэр гаргадаг. Нэг нь эмоцийн тарих, нэг нь болохоор логистикийн тарих байхгүй. Тэгэхээр ихэнх тохиолдолд манайхан болохоор энэ худалдаа авалттай холбоотой, консюмерсэнтэй холбоотой, юм хэрэглээний эдийн засгийн холбоотой шийдвэр гаргалтад юу байдаг вэ гэхээр дандаа нөгөө эмоц мэдрэмжээрээ шийдвэр гаргаж идэг байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмжээсээ нөгөө нэг юм салгахын тулд өөрөлдвөл хол байлгаад шүү дээ тий. Хол байлгаад юмнуудаа хол байлгаад ингэ яваад магадгүй та өнөөдөр ингээд фэйсбүүкээр ингэ явуулсан амар гоё дуртай таны гоё дуртай юм байж бодсон шүү дээ. Тэгээд сэтгэл хөдлөлөөр тэр дор бодлоод авчвал бас магадгүй бодоод магадгүй унтчаад босоод ирж ирээ бодсон чинь одоо
Тэртээ тэр дулаан болж байгаа ч өвлөн готлоор яах гэж бодож болж шүү. Тэгэхээр яг хуу тэр нөгөө нэг юм эмоцийн шийдвэр гаргалтыг бас би яг ямар шийдвэр гаргаж ийн яаж ийн хийж ийн гэдэг өөрөө өөртөө жоохон ажиллаад анхаарад тэрнтэйгээ тэрний зан үйлдэлээсээ жоохон холдуулах зүгээр алах гэж бодож байна. Илүү нэг урамдал үүсгэх гэдэг байгаа залуу хүндэл өгч байгаа зөвлөгөө шүү дээ. Харин тий. Тэгээ яг хуу дээрээс нэг анх нөгөө зорилго тодорхойлоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө хоригдлол уусаад яг аялах гээд байгаа юм уу, байр авах гээд байгаа юм, маш авах гээд байгаа юм уу тий. Тэгэх гээд байгаа юмнууд ихэд тодорхойлчих юм бол тэр чинь таны тодорхойлсон нөгөө дүн гарч штэ. За би тэд нөрөний машин аваа, тэд нөрөний байшаа урьдчилгаа хийн. Тэгэх юм бол ийм хугацаа гэдэг ингээ явчих юм бол зорилгоо тодорхойлоод явчих юм бол нөгөө нэг юу гэдэг зөвхөн та зорилгоо тодорхойлоод хугацаагаа тодорхойлсон тохиолдолд магадгүй ингээ жоох юм committed болно шүү дээ. Committed болоод ирэхээр ингээд тэр зорилготой хүрэх гээд бас ингээд магадгүй сая тааслаа гэж болно шүү. Тэ? Юм тодорхой болчихгоот. За окей би энэ сар одоо би сая тэрэг цааш нь хийнэгээ бодож ирсэн. Сая нь хүрэхгүй байж болно шүү. Тэр бол амьдрал амар комплекс шүү дээ. Хүрэхгүй байх юм бол хажуугаар нь тэгвэл одоо яадаг. Ойрын цагаар гоё гэрээсээ ажиллаж болно шүү. Давхар өөр ажлын боломж авч энэ зорилготой эхлээ зорилгоо тодорхойл гэдэг их гоё байна л да. Тий. Эхлээ бүр шийдвэр гаргана тий. Эхлээ бүр шийдвэр гаргана. Би шийдвэр гаргахад би хоригдлуулаад дараа нь яг ингээд тэрнийхээ үр ашиг хүртэх юм уу? Одоо би энэ байгаа одоо миний одоогийн байгаа санхүүгийнхаа үр ашиг одоо би хүртчих юм. Тэр ерөөсөө тий тэр ерөөсөө буруу биш шүү. Би бол буруу гэж яг тэгж хариулсан чинь яг одоо яг жинзи үе гэж яриад байгаа сүүлийн үе тий залуучууд нэлээд хөдөлмөрийн зах зээл дээр хүч төрөн орж ирж байгаа залуучуудыг ингээд хараад ахаар тэр залуучууд руу чиглэсэн бас судалгаанууд ч байгаа даа л да. Хөрөнгө хураадаг үйлгэн тий нэг байр худалдаж авах гал мөнгө цуглуулахаас илүү түрээслээл ингээд нэг газраас нөгөө газруудад орчноо солиол түрээслээл тэгээ магадгүй ажил нь бүр ингээд холын занаас ажилтдаг боломжтой болвол өвлийн цаг Таиланд руу явчихжээ тэгж ажиллаж байна гэх мэтлээ. Арай нөгөө санхүүгийн шийдвэр гаргах сонголтууд нь нөгөө үеийн өөр л байгаа даа шүү. Зарим үеийн бол таны хэлж байгаа шиг илүү хөрөмтлүүлдэг санхүүгийн хэрэгчлэн дөрөх гэл ингээл махраал ажиллаад байдаг мөнгөө цуглуулад өөрийнхөө аялахаа хойшин тавиал заа нэг одоо тэдэн төгрөгтэй болчоод дансандаа аялаа гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө тухайн үед нь хүнд нь өөрт нь сонголтын нөгөөд орхиж байгаа надад бол маш сонирхолтой гоё хариулт санагдлаа. Тий хүн чинь өөрөө нэг дуртай юмдаа хийж байгаа бол дуртай ш. Тэгэхгүй тэгэл юу гэдэг чи бүх хүн хөрөмтлүүлээраа гэл ингэх чинь бас амар санхүүгийн хэрэгчлэн төрөх ёстой гэдэг. Ёстой гэдэг хэлчихээр л юм сэрэн жоохон. Тэгж байгаа. Тэгээ. Окей, тэгээд нэгэн туйлаа жинзи үетэй холбоотой сэдвүүр хальтраад орсон юм чинь би та одоо залуучуудтай нэлээд төлөв ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед ийм янз бүрийн судалгаанууд байна л да. Одоо шинэ залуу үеийн ажиллах төвхтэй байна тий. Энэ сүүлийн үеийн залуучууд ч одоо яагаад байгаа юм бэ гээл тий. Жоо муулах маягтай ганцхан судалгаанууд явдаг. За тэгээд энэ ажлын байран дээр өдөртөж ажиллаж байгаа хүмүүс нь за энэ үеийн залуучуудтай бол арай өөр арга барилаар ажиллахгүй болвол ер нь бол болохоо байцсан юм байна. Тэгэхээр одоо таны ажлын байр одоо энэ олон бизнесийг өдөртөд явж хаад анзаарэгдэж байгаа зүйлүүд ер нь байна уу? Жинзи үеийнхэн үнэхээр бусад үеийнхнээс энэ ажиллах арга барилын хувьд өөр байгаад байгаа бол ялгаа нь юу байгаад байна? Магадгүй тэр хүмүүстэй дасан зохицохын тулд тэгвэл яаж ажлын байрны соёлоо бий болгох ёстой юм? Зогтох бол боломж авахгүй шүү дээ. Яг оо жинзийнхний цагааллаар ярихын тулд би ийм сайн тал муу талыг ярмаар санагдаад байгаа юм. Яг өнгөсөж байгаа тэр зөв болохгүй байгаа юм шууд хэлмээр. За окей би одоо юу гэдэг millennial одоо би millennial хүн байхгүй. Millennial-ийн өнцгөөс millennial-ийн удирдлагын зүгээс ингээ харахад заавуучлаарай шулуухан хэлжээ сайн тал муу талыг би ингээ бодож байгаагаар хэлжээ гэж хэлж байгаа. Тэгэхээр эхлээд муу талаас нэрээ сайн талаас нь дараа нэрээ. Жинзи үеийн тий. Жинзи үеийн. Тэгэхээр ажлын байран дээр шүү дээ. Тэгэхээр ажлын байр болон ерөнхий юу гэнэ одоо характеристик гин. Муу тал нь гэх юм бол нөгөө нэг хэрэглээний эдийн засгтай болож яарад байна. Яарал ингээл 20 наснда шууд баяжаал 20 наснда гоё машинтай болол 20 наснда аялал бүх орнуудаар яваал ингээл яваал ингээд ингэх гээд байгаа байхгүй. Тэнгүүд яг амьдрал тэгж явж чадахгүй тэнгүүд тэрнтэйгээ холбоотой ингээл сэтгэл готрол руу ороод одоо байгаа нь ингээл хангалтгүй санагдаал хүн болгон Instagram дээр гоё амьдрал би ганцаараа ингээл miserable амьдраад байгаа юм шиг. Тиймэрхүү байдлаар ингээд явж байгааг буруу ойлголт яваад байгаа. Хоёр дахь асуудал нь болохоор ийм санагдаад байгаа.
нөхдүүд нэг хэсэг нэг жинзэг чинь хит магтцсан шүү дээ. Ер нь бол хит магтаа. За эднэр л биднийг аварна ер нь тэр Монголыг яриаггүй шүү дээ. Дэлхийгээр магтцсан шүү дээ. Зинзивэл шал өөр сэтгэлгээтэй мундаг явна ингээд ингээ явна. Бидний эдэрл ингээд дэлхийг аварна гэдэг ингээ явцсан. Тэнгүүд тэр хайпнд бас ингээд манай залуучуудад амар суудсан. Тэгэл ингээл би л ер нь аврах гээд байгаа юм байгаа. Эднэр ерөөсөө баларцсан хүмүүс, биднээс гялтаацсан хүмүүс гэсэн тийм ойлголтод байгаад байгаа. Гэхдээ яг хүн болгон биш л ахaltaа тухайн юм. Тэгээ ерөөхдөө нийтлэг тийм ойлголт байгаад байдаг. Сайн тал нэх юм бол сайн тал зүйн байгаа. Би баг муугаас илүү сайныг илүү олон гэж бодож байна. Тэгээ сайн талаас их юм бол яг зүгээр нөхдүүд үнцүүл нэг өөр ойлголт өөр болцсон. Биднийг бодвол хуучин одоо бидний millennials болон boomers үеийг бодвол ингээд айгу бидний хуучин millennials болон хуучны үеуд болохоор юу гэж боддог гэхээр айгу тийм Аз соёлтой байхгүй. Аз соёлтой юу гэхээр чи сайн сурна, чи сайн ажилд орно, сайн цалин авна, чи яг юм аюулгүй чи юм орон сууцтай байх хэрэгтэй. За чи ядаж нэг машинтай байх хэрэгтэй. Чиний амьдралын зорилго бол тэр. Тэгэхгүй бол одоо чи баг хинж биш те. Тийм айгүй тийм материалист ч гэх юм уу одоо юу ч гэх эсвэл тийм ер нь нэг тийм ажилчин ангийг бэлтгэх тийм сэтгэл зүйтэй байхгүй. Тэгвэл нөгөөдөл болохоор маний ингээ орж ирэнгүүтээ пүнкэл насан туршидтын одоо зах зээл рүү ороод ирэнгүүт амар өөр үнцэлтэй байхгүй. Би өстэй пашнараа явмаараа би энд явмаараа ингэж сурмаараа ийм өөрөө надад одоо тэр чухал энэ чухал гэдэг үнцүүлүүд амар өөр болсон байхгүй. Тэнгүүд нь бид нар ч болохоор хуучнараа те ерөөсөл яг юм юу гэдгийг сайн сургууль, сайн мэдлэг, сайн ажил гэдэг үнцүүлэлтэй байлаа шүү дээ. Байсаар ч байгаа ер нь бол одоо тэгэнгүүт чинь нөхдөө болохоор үнцүүлэлт шалгуур болоод ингээд байгаа. Тэгэхээр тэр нь яг хөө зүгээр дэлхий дээр ажил дээр бас магадгүй ингээд амар диверсификац үзүүлэх мөлөл аяг гоё яваад байгаа байхгүй. Өөрний давуу тал нь болохоор ер нь нөхдөө нэг юм юу гэдгийг яг айхтар хэрэглээний эдийн засгт байгаа мөртлөө яг ингээд цаад core яг үнцүүл нь болохоор амар тийм цалин болон материалын дээр бас амар нөлөөлөхгүй байгаа тоххой. Өөр үнцүүлэлтэй болцсон. Тийм учраас ерөөдөө за нэг газар ажиллаа ч юм уу нэг газар хүнтэй харьцлаа гэл ингээд бол бас айгүй нэг юм янз янзын пашнууд нь өөрөөр байгаад байдаг болцсон. Тэгэхээр тэр нь бас амар гоё. Өшөөний давуу тал нь болохоор айгүй глобалчлагдсан. Тэгвэл хуучин бидний үе чинь нэг юм Аз гэдэг дээ шүү дээ. Би Аз болон Аз and communist сэтгэлгээтэй байхгүй юу? Өөрөөр ажилтан анги бэлтгэдэг, аюулгүй байх зорилготой, тий? Яг нэг тийм амьдралтай хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт орчин үед болохоор яаж байгаа гэхээр айгүй нэг юм баруунлуу төгссөн байхгүй сэтгэлгээ нь. Амьдралын хэм аяг үнцүүлэлт нь ерөөдөө бас арай өөрчлөгдөд ингэ явцсан. Одоо манай Жинзигийнхэн одоо магадгүй гадаад очиод нэг газар ажиллаа, нэг газар сурлаа гэж бодоход барууны зүүнний ямар ч гадаадуудтай ирэхэд юм сэтгэлгээ нэрэ төхөөд очсон байгаа байхгүй. Би бол альфа бол бүр ингэ зэрэгцээд очсон гэж боддог байхгүй. Альфа төвшөнгө альфа хүүхдүүд бол бүр ингэ зэрэгцээд очсон. Яг сэтгэлгээ тэр харж байгаа хийж байгаа өнцгнөр. Манай Жинзиг бол төхөж очсон. Би л тэгж нэг. За тийм мэдээж технологи бэлэн сайн хэрэгжилж байна аяг харьцаад аяг шулуухан болцсон амар. Тэгэл ингээл нэг юм одоо юу гэдгийг тэр гомдчиход ингэчүүд ч гэдэг юм тийм утгаараа биш ерөөд аяг ойлгомжтой хурдан ойлгомжтой шулуухан ийм хана тэрэнд аяг дуртай сайн хүлээж авдаг. Тэгээ мэдээж мэдээлэл аяг сайтай аяг хэрсүү болцсон. Тэгээ нэг багасаа юу гэдгийг мэдээлэл аяг сайтай учраас юу гэдгийг амьдралын ерөөхдөө тэр нэг юм ingredient амьдрал дээр байгаа орц ажил төрлийн асуудлуудыг бол айгүй хурдан хэрсүү ойлгочтой болсон. Тэр нэг амар. Тэгээ тэрийг шууд хэлээд шууд ойлголцоод ингэ явах гэдэг амар болсон. Таны сая нөгөө гал хүсэл эрмэлзлийн Жинзи үеийн шинэ үеийн залуучууд ажлын байран дээр сонгохдоо хүслээ илүү дагж ийн гэдэг. Тэрнтэй бол би 100% санал хэлж байна. Сүүлд нэг судалгаа харахад ер нь шинэ үеийн залуучууд цалин мөнгө харж сонголтоо хийхээсээ илүү ур чадвар би энэ ажлын байран дээр орсноо тав тухтай соёлын сонгож юм сурах нь үү ур чадвар нэмэгдэх нь үү гэдэг сонголтыг илүү хийж ийн гэж хэлээ. Хоёр цалин 30-аас 40% савлж яхад илүү цалин 30% бага байсан ч гэсэндээ энэ ажил чи хамт олон залуучууд юм байна. Би илүү уян хатай ажиллаж болох юм байна.
их юм сурах юм байна гэдэг сонголтыг л асуудал үе хийгээд байна л гэж. Тий. Манай үеийнхэн ч бол одоо манай үе бол танай үе ингээл дээшээ явгод илүү мөнгө төгрөг те уртаа хугацаанд. Тий нөгөө буцаах сэтгэлгээ ахуу яагаад яс ахуугаа шийдээ. Би тий энийхээ л аваад ингээ байртай ингээ машинтай ингээ яатсан. Тэгээд аав ээж манд хөгшөрсөн тэрийг би хар сандна гэл ийм асуудал. Ийм стандарт хөдөлгөлтөнд тааруулах. Тий. Манайхан болгон Монголын стереотип гэж яриад байдаг. Үгүй энэ бол бүр Азийн стереотип байхгүй. Яг манай ингээд бидний одоо эцэг их болон беби хүмүүс чинь бүр юм нөгөө бид нарыг даатгал мэтэр өсгөцсөн байхгүй. Би тэгж хараад байдаг. Даатгал. Бид нэр ингээд за чи ингээд би чамд хамыг юмаа зориулаад ингээд явчлаа шүү. Дараа нь чи хөгшөрсөн хойно намайг харна хөл очин үздэй гэдэг асуудал байхгүй. Би буруу гэж ерөөсөө яриаггүй шүү. Зүгээр яг соёлын ялгаал гэж. Одоо тэгэхээр орчин цагт энэ шинэ үеийн залуучууд чинь нэлээд өөр хэм маягтай болоод эхлэнгүүд ажлын байран дээр одоо та өөрийнхөө одоо үеийг хэлж чинь за илүү ажилчин анги маягтай тэр нь тааруулж өөрийн ур чадвараа хөгжүүлж өнөөдөр хүртэл ажлын байран дээр өөрийн орон зайгаа алдсан бос доод үе гарч ирж байгаа шинэ төрөн гарч ирж байгаа үед алдчихгүй яваад нь шүү дээ. Тэгэхээр ур чадварны хувьд бол одоо яг ямар ур чадвар зах зээл дээр илүү дутагдж байна. Одоо та бол сая бол нэлээд магтлаач Gen Z үе бол илүү юмд юм уу яатан юмд ойлгомжтой шулуухан ярилцаа дуртай дургуугаа хэлждэг. Эсвэргээрээ тэгвэл зах зээл дээр ямар ур чадвар илүү дутагдан орж ирж байна. Дунд нь ямар нэгэн гэп гарч ийн энэ үеүүдийн дунд ингээд ур чадварын тийм орон зай дутагдж байна. Байлгүй яг. Тэгээ явж байгаа яг манайх чинь боловсролын системийн юм уу, үеийн юм уу би яг юуг нь хэлж мэдэхгүй байгаа даа. Тэгэхээр яг тийм ажлын байр болон хийгдэх ажил техникийн ур чадвар дээр ингээд дутдаг байхгүй. Тэрний үе гэхээр одоо жишээ нь яг юм техникийн гэж хэлэх юм уу те одоо цахилгаан чин сантехник чин гагнуур чин те тиймэрхүү ур чадвартай байхаа болж. Амьдрал дээр тэр байсаар л байна шүү дээ те. Тэр байсаар л байгаа. Тэр өөрчлөгдөхгүй бид нар сантехник хэрэглэх нь ойлгомжтой, цахилгаан хэрэглэх нь ойлгомжтой те. Гэтэл тэр хэсгийг ингээд ерөөдөө манайх ингээд тэр одоо боловсролын системийнх юм уу эсвэл бидний сэтгэлгээнийхээ өөр юм уу те бүгд эдийн засаг бүгд цуулж бүгд одоо бизнес эрхлэгч магадгүй дизайнер те ийм нэг юм гоё харагддаг фэнси те нийгмийн байр суурь нийтлээ жоохон явцсан байгаа тийм асуудал байгаа байхгүй. Дээрээс нь тэрний яг өөр нэг хөлбөр нь юу вэ гэхээр албан тушаалын одоо бас нэг юуны одоо тийм хорс орон зайгаад байгаа байхгүй. Одоо ингээд манаач үйлчлэгч одоо тий сэлэсэрч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд өргөх хүн байхаа болцсон. Хинч тийм байхыг хүсдэг. Хинч үйлдвэрийн ажилтан байхыг хүсдэг. Хинч эсвэл одоо тийм хотын захад ажиллахыг хүсгээ болцсон. Тэгээ яг нэг тийм ерөөдөө бас хэрэглээний эдийн засгийн холбоотой ч юм уу тий гоё офс дээр байгаад гоё албан тушаал их тиймэрхүү юм байна. Тэр ур чадварууд ерөөдөө хаягдаад ингээ явцсан болгоо айгүй хэцүү багт байдаг. Тэрийг одоо хинч ярихгүй байгаа болохоос биш ер нь бол айгүй том асуудал шүү дээ. Энэ бол тэгээ үйлчлэгч болтгоо байцсан шатаж юм те. Гэх мэтийн тиймэрхүү ажлууд байгаа даа. Би тэгэхээр ерөөхдөө бол тэр талаас нь илүү шүмжилмээр санагдаад байгаа. Хоёр зүгээр ерөхийн зүгээр Монгол үеийн демографик хараад ингээ явахаар манайх одоо капитализмд шилжээд удаагүй байгаа учраас ийм үйлчлэгээний ийм ур чадвар гэх юм үйлчлэгээний зах зээл айгу муу болж байгаа. Сайхан би нэг Япон явлаа л да. Сайхан Япон яваад ингээ явхад ингээд Япон дотор байгаа үйлчлэгээний газрууд одоо хоолны газар, дэлгүүр, моол тийм газар ингээд нэг ч худалдагч, нэг ч юм утсаа оролдохгүй байхгүй. Тэгээ тэнд ингээд ерөөсөө ингээд намайг хүлээж исэн юм шиг гэнэ эдэр одоо хэлдэг намайг энэ насаараа хүлээж исэн юм шиг гэдэг шиг бол тэр яг үнэн байгаа байхгүй. Тэнгүүд яг тэндээ хаана юу хийх ёстойг зогсоод тэр худалдааны байгууллага дээр худалдагчаа хийгээд эсвэл үйлчлэгч хийгээд зөөгчөө хийгээд ингээ яваад яг тэрийг хүлээгээл хүн байхгүй байсан яг тухайн ажлын цаг дээр ажлын чиг үүргээ хийгээл үйлчлэгээ үйлчүүлээ байж байгаа байхгүй. Манай Монгол одоо нэг дэлгүүр рүү ороод магадгүй эхлэлгүүр рүү ороод ингээ явхад бол за нэг 10 худалдагч 8 нь бол утас оролдоо сууж байгаа. Тэр л баталгаатай. Тэгэхээр яг тэр нөгөө нэг юм үйлчлэгээний соёлыг одоо манайх үнэхээр хүлээж авч чадаагүй байна. Би бол үнэхээр хүлээж авч чадаагүй. Тэгэхээр яг зүгээр нэг юм би хүнд ажиллаж байгаа да. Тэгээ би энд ингээд цагаа бүртгүүлчихэд ингээд яадаг. Тэнгүү тэр хүмүүсээс ойлголт нь өөрөө байгаа. Би энд үйлчлэх гэж байгаа да. Би нэг үүргээ гүйцэтгэх гэж байгаа да гэж ойлгож ажиллаж байна. Тийм ялгаа байна.
үйлчлэгээний байгууллага бол нэг бол үнэлгээ жоохон бага байт юм лөө. Яг нэг үлэхэд тантай бол одоо нэг энэ талаас нь бол би санал хэлж байна. Үйлчлэл гэдэг чинь өөр нь бол маш чухал хүнд ээж штэ тий. Ер нь бол хүнд үйлчлэлэнд чи сэтгэл ханамж өгнө. 20 дугаар тэр хүнд үйлчлэг аваа гаргах чинь мэдрэмж өгнө. Тэгэхээр маш чухал ажлыг хийж байгаа хүн 20 дугаар энэ ажлыг Монголын зах зээл дээр таны хэлж байгаа шиг үнэлгээ жоохон муу байдаг тий. Хүмүүсийн нийгмийн харж байгаа шиг. Тийм учраас тэрийг хийж байгаа хүн эсэргээрээ бас жоохон сэтгэлээ гаргаж ирэхгүй шүү дээ. Үнэлгээний асуудал байд юм болов гэж би бас хувийн нөхөнцгөөс хардаг. Зөв үнэлгээний асуудал байгаа. Зүгээр би үл тэгж бодоод байна. Яг ингээд эцсийн цэг дээр яг хэрэглэгчтэй нүр тулаад таны бизнесийн сайн явах муу явах те борлуулалт хийхгүйг одоо шийдэж байгаа тухайн одоо үйлчилгээний ажилтан давталдагч байна уу зөөгч байна уу юу байна уу те тэр хүнд тэр урамшуулал цалингийн олгооч гэж би хүмүүст хэлмээр санагдаад байна. Тухайн бизнес эрхэлж байгаа хүмүүс тий. Бизнесийн эзэд. Яг үнэн тий. Та яг ингээд офс дээр захирал хүн магадгүй ерхий нэгтлэн хүн, захирал хүн тэр борлуулалтын албаны дарга хүн та офс дотроо магадгүй гоё ингээд хоолны газар гэж төсөөлөлт гоё меню зохиогоод, гоё байршил зохиогоод, гоё интерьер зохиогоод ингээд явж байгаа ч гэлээ. Тэр болгоны чинь ерөөхдөө яг хатгаж байгаа эзэн чинь болвол яг харилцагчтай харилцаж байгаа тэр тухайн одоо үйлчлэгээний ажилтан байхгүй. Тэгэхээр тэр хүндээ бас анхаараач. Тэр хүнийг ингээд урамшуулаач. KPI тооцооч. Одоо өөр яадаг те. Урамшуул цалин гэн ингээд яваач. Яг одоо таны яг үр дүн тэр нэг судсыг чинь ингээд хатгаад байгаа байхгүй. Хатгаад байгааг ингээд манайхан жоо ойлгохгүй байдаг. Яг ажлын байрны манлайллын талаар би асуулт асуух гэсэн. Та айгуу гоё тэр сэдвээр ороо авчлаа. Яалчгүй одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс бол ажлын байрны манлайл буюу өөрийн тэр ажилтан баг хамт олно. Бид нар бол халамжлах гэж яриад байдаг. Тэгжээж өөрийнх нь бизнесэнд томорно гэдэг энэ сэтгэлгээ байгаа даа ш. Тэгэхээр ажлын байрны манлайллын талаар би танаас шууд асууя гэж бодлоо. Одоо жишээ нь саяны хоёулаа ярьсан жишээнд сэдвээр ингээд жишээ аваад ярингууд янз бүрийн одоо үйлчлэгээний байгууллагт очиод хоолны газарч бай, янз бүрийн хувцас юу ч одоо зарж байгаа борлуулалт хийж байгаа газарч эзэн байхаар андшгүй байдаг тийм. Өө таач баг эзэн юм биш үү те. Яагаад тэгэхээр тэр хүн чинь за яамаар байна. Одоо магадгүй би нэг хувцсны дэлгүүрт ороход 10 хувцас өмсөд юу ч авахгүй гарсан ч мух харахгүй те. Энэ одоо юм авахгүй яас их хувцас өмсдөг ингэж Монголд бол хэлнэс те тийм. Гэтэл зарим гадны орн байна уу Монголд магадгүй эзэн нь өөрөө лангуун дээрээ зогсож байхад тэр хүний хандлага өөр байдаг. Яагаад гэхээр эзний сэтгэлгээр хандж байгаа. Түүнтэй адилхан бүх юмн дээр бас эзэн нь өөрөө байгаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр та өөрөө хэдэн хүнтэй ажиллаж байна одоо том бизнесээр аваад үзвэл. За нэг 150 орчим хүнтэй. 150 160. Тэр болгонтойгоо бол мэдээж хурч ажиллаж чадахгүй. Тэгэхээр ажлын байрны манлайллаа тэр 150 хүнийг энэ бизнесээ авч явахад эзний сэтгэлгээгээр хандаад та одоо хүн болгонтой тулж ажиллаж чадахгүй учраас түүнийг чинь орлох тэр арга барил ажлын манлайллыг яаж явуулж чинь ажил дээр. Тэгэхээр би зүгээр богинохон үгээр бол нэг юм сүнс өгөх хэрэгтэй байдаг байхгүй. Сүнс өгөхтэй. Сүнсийг яаж өгж байгаа гэхээр яг зүгээр нэгт болохоор бид нар биш. Миний хувьд бол яг ингэж яаж байгаа гэхээр ингээд тэр хүний хандлагыг номер 1-т чухалчилж үздэг те. Тэр хүн яг ингээд болгоё бүтээ хөгжиж өсөе. Одоо энэ дээр ингээд би ажлыг гэдэг сонирхол хандлага нь аягүй чухал гэж боддог. Тэгэхээр би ингээд илүү диплом харах, илүү ур чадвар, илүү ингээд магадгүй тэнд ажилласан энд ийм сертификатаас илүү хандлагыг харах аягүй дуртай. Хандлага байхад хөл ямар нэгэн байдлаар хүн бол болчдөг гэж үздэг. Тэгчээ тэр хүнийг авчаад дараа нь бид нэр илүү нэг урамшуул цалин KPI-тай нь илүү уйж өгөх юм бол үр дүн гарах гэж боддог. Тэгэхгүй ингээд би утсаа оролдоод энэ дээр ингээд сууж яхад миний цалин орчиндоо гэж бодож байгаа бол тэгэл тэр маань ирэхэд ингээд явж. Тэр хүнд ингээд 1000 гой хандлагатай 1000 алтан хүн байлаа, 1000 бэлэг боловсролтой байлаа гэдэг ингээд гүйтээ. Системээр ирэхэд дэмжиж өгөхгүй л систем маань өөрөө тэгээд хөлдөө байгаад байвал тэгэл баларч байгаа юм л та. Тэгэхээр яг хуу гэдэг цалингийн системээр бид нар дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр хүн бас өөрөө хувийнхаа хувьд бас хандлага урд чадвар тэр одоо гэдэг болгоё бүтээ гэсэн тэр сэтгэхүйн илүү гоё явуулдаг таардаг. Давхар бид нар бас нэг байгууллага дээр хэрэгжүүлж эхлээд байгаа юм болохоор хувь хүний зан төлөвийг тодорхойлоод Ocean Big 5 гэж нэрлэдэг, Ocean гэж нэрлэдэг. Тийм хүний хувь хүний 5 чадварыг ингэж бид нар тодорхойлоод тэр 5 чадвар нь сайн муу гэж байгаа их байх гэж байгаа бишээр зүгээр ингээд ур чадварын юу гэдэг хувь хүний зан чанарыг тодорхойлоод тэр зан чанар нь ямархуу ажлын байранд тодорхойлох вэ гэдэг, тохирох вэ гэдэг хариултыг бид ингээд гаргаж эхлэе явж байгаа байхгүй.
Тэнгүүд магадгүй та ингээд нэгтлэн хүн байвал ямар ах хэвтэй. Маркетингийн хүн байвал ямар ах хэвтэй. Тэ? Үйлчлэгийн ажил байвал ямар ах хэвтэй. Тэр юм ингээд хараад зөв ажил дээр тавьчих юм бол нөгөө нэг ажлаас стресстэй хашраас ажлаас нөгөө хашрах хам шинж ч юм уу те эсвэл ингээд дуртай байх өсч ивж тэр хөв заяг айгу тэр шийдэж байдаг байхгүй. Дээрээс нь яг баг гэдгийг бас харж байгаа. Хоёр асуудал асууж байгаа байхгүй. Ерөнхийдөө тэрийг судалгаагаар бид нар. Нэгт болохоор энэ ажлын байр хэр тохирж байгаа вэ гэдэг. Хоёрт багт хэр тохирж байгаа. Тийм ээ. Баг дотор зарим нь мандаалах хэвээр, зарим нь дагах хэвээр, тэ. Зарим нь гоё нийтж байх хэвээр, зарим нь магадгүй нийтж биш байж болно шүү дээ. Тэр буруу юм байхгүй шүү дээ. Тэгээд баг дотор ямар ур чадвар ингээд дутагдж байгаа, ямар ийм зан чанар дутагдж байгаа гэдгийг харчих юм бол гоё бүрдүүлээ явчих бол бас ур чадвар явна. Тэгээ гуравт нь бол мэдээж ажлын стресс амирх болчих шүү дээ. Бид нар ч одоо стресс, депрессийн эрен үйл орчод шүү. Тэгэхээр яг хөө тэрэн дээр бас жоохон ер нь жоохон анхаарах гэдэг үздэгин. Бидний хувьд бол сургалтууд дээр ерөөдөө сэтгэл зүйн сургалт хамгийн үр дүнтэй байдаг байгууллагуудад хандж хэлгээд ерөөдөө сэтгэл зүйн сургалтууд бол ажилтнуудад хамгийн одоо таалагддаг гэх үү үр нөлөөтэй. Одоо мэдээж энэ их асуудлууд дахиад нэг хүч төрөн орж ирж байгаа зүйл бол хиймэл оюухны асуудал байгаа юм тийм. Маш олон ажлын байрыг бол ур чадварыг орлож байгаа. Бараг орлоод эхэлсэн. Тэгэхээр бид нар энэ үүнээс одоо айгаа суугаад ахаас илүү энэ хиймэл оюуханы хэрхэн яаж ашиглах вэ? Хиймэл оюуханы энэ том эрен үед яаж өөрсдийгөө бэлтгэх шаардлага шин залуу үед энэ гарч эхэлж байна вэ? Ер нь яг зүгээр хүч төрцөн амар явж байгаа. Зүгээр Монгол зөвхөн гадаад болоод монголчууд ингээд хараал ажиглаад байгаа юм биш. Би бүр саяхан судалгааж үзлээ. Манайхнаас бас нөгөө саяхан хэмэл оюуханы талаар юуны хурц цуглаанд очиж уулзлаа, цугларлаа, очлоо. Тэгсэн манай Монголын бизнесүүд бол аль эзэн бүр төрүүлээд одоо AI agency гэдэг юм байл л да. AI agency-г байгуулад тухайн байгууллага төрийнхэн ч гэсэн бүгдээр оролцоод эхэлчихэж. Төрийнхэн болон хувийн хвшлүүд бүгдээрээ ингээд AI agency-г байгуулад одоо нөгөө чимээгээ систем биш чимээгээ системээс тэр чинь бол манай пионеруудын нэг чимээгээ системээс эхлүүлээд ирэхэд нөхдүүд ингээд AI-г бүр ингээд хэрэгжүүлэх гээд ингээд явж байна. Айгу лаг явж байгаа. Тэгэхээр ер нь бол тэр тренд тэр шуурга бол айгу тийм хүчтэй. Тэр бид нар лөө ирнэ. Тэгэнгүүт юу гэж ойлгох вэ гэдэг амар энгийнээр тайлбарлах юм бол хамгийн эхлээд AI яах вэ гэхээр тогтмол ажлыг орлох байхгүй. Тогтмол ажил. Тогтмол гэдэг нь болохоор тавтагддаг тийм ажлууд байхгүй. Тогтмол одоо хэв шинжин гэдэг нэг айхтар өөрчлөгдөхгүйгээр тогтмол ажлууд. Тэгэхээр хамгийн эхлээд ер нь бол бид нар бол яг юунаас одоо юу гэдгийг тэр айдсаа яг ингээд ойлгохын тулд юу вэ гэхээр тэр тогтмол ажлуудыг хамгийн түрүүлээд тогтмол ажлуудаар жишээ нь одоо за магадгүй банкны тэлрийн систем байна тийм юунууд байна нэгтлэнгийн ажлууд тийм нэгтлэнгийн ажлын одоо нэгтлэн бодох бүртгэлийн яг тооцооны нэгтлэнгийн ажлууд за өөр юу гэдгийг тийм гэх мэтийн эсвэл нэг тийм тогтмол бүртгэлийн ажлууд ч юм уу тиймэрхүү юмнууд айгу ер нь бол айгу хурдан яана нөгөөдөөгөр орлож чадахгүй ажлын байр юу вэ гэхээр юу вэ? Одоо нэг юм analytics skill шаардсан ажлууд байхгүй. Таны туршлага, таны мэрэгжил, туршлага одоо юу гэдгийг те орчин нөхцөлийн байдал, цаг агаар өнөөдөр ямар байгааг мэдж байгаа байдал ч юм уу те. Яг тэр AI компьютерүүд мэдрэх боломжгүй байгаа тэр юмыг комплекс тийм шийдвэр гаргалтыг AI бол одоохондоо бол яг бүрэн орлож чадахгүй байх. Орлох гэж явж байгаа тэр бол байгаа. AI бол шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ яг бидний гүцэхгүй байх шүү дээ. Яг ингээд одоо юу гэдгийг автономос одоо машинууд жолоочгүй машинууд яваад байгаа шүү дээ тий. Гэтэ бидний ур чадвар бол гүцэхгүй л байгаа шүү дээ одоохондоо бол. Тэгэхээр бол одоо юу гэдгийг жолооч ч юм бол хажуутлын толиндоо харна, хүмүүсээ харна, гадаа хэрхүүтэн байна, хил тартаргаатай байна тий. Тэр бидний ингээд мэдрэхүүний тэр шийдвэр гаргалтын юу бол одоохонд бол амар комплекс байгаа байхгүй. Тэр комплекс юм чинь бол юу гэдэг автомат жолоотлого бол яг нь за энд хэдэн мэдрэгчүүдрээ ингээд хэдэн юм л харчиж байгаа болохоос биш замын голтаргааг мэдхгүй шүү дээ. Тэгэхээр дүгнэж шинжлэх ур чадваруудыг бас залуучууд ер нь
техник ур чадварууд шүү дээ. Ер нь бол тэр талаасаа. Тэрийг хөгжүүлэх хэрэгтэй явах тийм. Ялангуяа тухайн индастри дотроо ингээд ноу хавыг мэдээд туршлагачаад тийм яг дүгнээд ингээ явах нь л чухал. Нэгэн туйл AI-тай холбоотой асуудал ярьсан юм шиг сүүлийн үед ингээд entrepreneur сэтгэлгээ гэж хүмүүс яриад байгаа. Энэ ойлголтын талаар та өөрөө юу гэж боддог тийм? За одоо Төв Азийн орнууд бол ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэлээд татаад энэ гадаадны бизнес эрхлэх тэгээ маш том энэ entrepreneur сэтгэлгээтэй залуучуудыг хөгжүүлэх энэ чиглэлийн одоо сургалт хөтөлбөр гадагшаа одоо ирээдүйн боловсруучингуудад бэлдэж эхэлж байна л та. Тэгэхээр гарааны бизнес залуучууд одоо нөгөө түрүүн хуулиар ярьсан Gen-Z үеийн залуучуудсэндээ гадаадны бизнес эрхлэх альва нэгэн одоо корпорацид ороод өглөө очиод орой тарддаг 8 цаг ажиллаад хурган уншилдаг энэ ажлын хэм маягаас нэлээд бас татгалзаж эхэлж байгаа шиг байна. Өөрсдөө уян хатаа ажилладаг тийм медиад ажиллах ч юм уу те магадгүй өөрсдөө контент хийх ч гэдэм юм уу гарааны бизнес өөрийн нэг идея санаагаа бизнес мөнгө болох тал руу илүү түлхүү ажилтдаг болчиход байна. Тэгэхээр эхний асуулт нь entrepreneur сэтгэлгээ гэж таны хувьд юу юм? Хоёрдугаарт яг энэ төрөлд анх бизнес эхлэх гэж байгаа залуучуудад өгөх одоо таны зөвлөгөө гэвэл те магадгүй нэг юм уу хоёр зөвлөгөө гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Би тэгж боддог. Ерөнхийдөө яг юм амжилттай байх, гоё entrepreneur байх тэр юм дээр бол хамгийн чухал юм болохоор хувийн шин чанар байхгүй. Тухайн хувийн шин чанар байхгүй. Тэгэхээр би бол хамгийн эхлээд та ингээд хувийн бизнес эрхлэгч одоо юу гэдэг те тийм байх entrepreneur болохыг хийж байгаа бол эхлээд ийм ур чадвараа өөр дээрээ ингээд цуглуулаасаа гэж үздэг байхгүй. Ур чадвараа цуглуулаасаа. Тэр ур чадвар дээр юу байх вэ гэхээр эрсдэл даах чадамж. Тэ? Эрсдлээ зөв жигнэх даах чадамж уучлаа. Эрсдлээ зөв жигнэх хэвээр. Яг ингээд би яг энэ эрсдлийг хийх нь зөв үү буруу юу яг яах вэ гэдэг. Би яг ингэж болно. Ашиг нь энэ байна. Алдахалт нь энэ байна тий. Эрсдлээ тийм риск тейкер байх хэрэгтэй гэж бодож байна. Хоёрт нь болохоор тийм шинэлэг байх хэрэгтэй. Шинэлэг байдлаар та яг ингээд ийм ямар асуудлыг шийдэх гээд байгаа. Яг ямар асуудал та энэ аягыг ингээд та одоо шинээр зарах гэж байгаа тэр үний ямар асуудлыг шийдэх гээд байгаа тий. Гарууд ингээд ямар шийдсэн байхад би ингээд шийдэн тий. Тэгээ тэрийг бас амар томоор битгүүлж аваарай гэж боддог байхгүй би. Магадгүй энийг ингээд гоё юм шар өнгөтэй болгоод олон хүмүүсийн дунд ялгархаа олон хүмүүсийн аягтай холилддггүй болгочвол тэгэл болохгүй. Тэр үл зүгээр бас шинэлэг асуудлыг шийдэж байгаа шүү дээ. Би аяга алгуулгач үдээд юм гэсэн чинь ингээд юм тий. Эсвэл магадгүй ингээд халдгүй ч юм уу тий. Ингээд аяга олон янз. Тэгэхээр яг хөө тийм гоё асуудал шийдсэн шинэлэг байвал зүгээр байна. Тэгээд бизнес чинь бол entrepreneur байдал чинь бол банк нэг газар ингээд би юм цуглуулчаад ингээд байж идэггүй. Хөгжих гэсэн. Хөгжөөд явж байгаа шүү дээ. Банк хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ талаар унших хэрэгтэй. Ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ энийг бол би юм суур одоо entrepreneur-ийн юм шин чанар гэж үздэг байхгүй. Тэгэхээр яг юм суур та өөрийнхөө шин чанарыг ингээд бий болгочоод ингэсэн тохиолдолд бол яг юм гоё мундаг юм байд өөрөө сайн байгаа тохиолдолд бол та нар ингээд залуучуудад хандж хэлэхэд зөвлөгөө нь юу вэ гэхээр яг юм хөрөнгө босголт ч юм уу эсвэл үйл хөдлөх ч юм уу эсвэл юм бизнес дээр ингээд тэрийг зарах гэдэг байршил ч юм уу үйл хөдлөх ч юм уу хөрөнгө босголт ч юм уу материал ч юм уу бусад тэр ингээд юм ахуйн болон материалыг тэр хөрөнгө оруулалтын асуудал бол нэг тийм сонирм биш байхгүй. Тэр үл яаж игээ шийдэгддэг асуудал байхгүй. Хамгийн гол нь шийдэгдэхгүй харахгүй байгаа юм болохоор тэр өөрийнхөө тэр entrepreneur шин чанаруудаа цуглуулах нь хамгийн одоо критикл байхгүй. Тэрийг цуглуулж чадах нь. Нэг их зөвлөгөө бол тийм байна. Өөрийгөө бүтээч яриа дараа нь тэрнээс материалын асуудлаар битгий санаа зовоорой. Хоёр дахь асуудал нь болохоор хоёр дахь зөвлөгөө гэх үү дээ. Зөвлөгөө болохоор зүгээр юм залуучууд ингээд тухайн сонирхсан бизнесийнхаа бизнесийг жоохон аналитик сэтгэлгээгээр задал шинжилээд үзээд ингээд айгу яг тийм амар хэцүү сургууль сураад ингэж байгаа биш шүү. Яа гэхээр та одоо ингээд аяг зарж илээ гэж бод тий. Аяг зарж илээ гэж бодоход аяг юу хаагур зарагдаад байна. Гарууд хаагур зарагдаад байна. CU-д орвол ямар зарагдаад байна. Тий? Sunday Plaza-д орвол ямар зарагдаад байна. Гэх мэтийн тий. Хүмүүст эсвэл ингээд хүмүүстээр очиж уулзаал энэ миний аяг тань таалагдчихна уу? Ямар аяг та яг ямар аяг? Аягнаас яг юу хүсэж байгаа? Тий? Халуун барилах хүсэж байгаа юм уу? Ихийг уулгахыг хүсэж байгаа юм уу? Тий? Амархан баригдахыг хүсэж байгаа юм уу?
Гэх мэтийн зүгээр ингээл амар ингээм хэлбэрээр ихэд юмнуудаа тэр тухайн сэдвүүдээ ингээд дүгнээ шинжилээд ингээ яваад байх юм бол юугаанд авчраа болоод тэгэл. За таны саяны яриан дээр нөгөө залуучууд ер нь нэг юм үг нэлээд их давхцаж байна. Манай залуучууд сонсож байгаа нөгөө залуучууд хитрхи яарад байна тий. Тэг яарч байгаа. Юу гэвэл учиргүй амжилтанд хүрэх гээл учиргүй л одоо баяжчих гээл тэг ахаагаа шийдчих гээл. Тэгээд яг үнэндээ бол энэ бүхнээсээ өмнө өөрсдөө ихлэ бүтээх, өөрсдийн тэр хэв шин чанар, өөрсдийн онцлог давуу тал, ямар төрлийн ур чадварыг хөгжүүлснээр би энэ зах зээл дээр илүү бас өөрийнхөө тухайн салбарт амжилттай явах гэдгийг олж таниа гэдэг талаасаа бас нэлээд олон гоё жишээнүүд бас та өөрийнхөө түүхийг бас хуваалцлаа. Тэгээд өнөөдөр манай студид цаг гарган хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Хоёлаа цаг гаруй хугацаанд бараг ярилцлаа. Цаг гаруй хугацаанд бас хөрөнгө оруулалтын яг одоо энэ Трамп сонгогдсноос хойш те эдийн засаг хөрөнгө оруулалтын зах зээл нэлээд л өөрчлөгдөж явах шиг байна тариф гадаад худалдаа гэдэг. Энэ цаг үед бас Монголд магадгүй одоо хадгаламжинд байгаа мөнгө хаашаа хийх үгээд санаа зовж байгаа хүн байгаа. Хөрөнгө оруулалтын хэрэгслийнхэн талаар хоёлаа ярьлаа. Тэгээд ажлын байран дээр залуучууд сонсдог болохоор ялчгүй би энэ асуултуудыг бас бэлдсэн юм аа. Яг энэ ажлын байран дээр ямар төрлийн ур чадварууд, ажлын орчин яаж өөрчлөгдөж байна. Бид нар бас энэ чиг хандлагыг олж хараад, трендийг олж хараад бас өөрсдөө давхар бэлдэх шаардлагууд байдаг. Тэгээд тэр талаас нь бас зөвлөгөөнүүдийг танаас сонслоо. Маш гоё тийм ухаж асуусан, яг хүнийг ингэж уудалж чадсан гоё асуултууд асуулаа. Тэр баярлаа. Маш дэлгэрэнгүй биш. Нөгөө зарим тохиолдолд би ингээд өөрийнхөө асуултыг асуучингоо зарим хүмүүс нөгөө ингээд өөр сэдв рүү ороод ч юм ингээд явцдаг. Таны хувьд бол яг нөгөө асуусан асуултанд айлуулах бүрэн дүүрэн хариулт. Гайгүй хариулж чадав. Бүрэн дүүрэн хариулт байдлаар хариулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Таны хамт олонд болон танд ажлын амжилт хүсье. Сэгэт подкастт хамт олон бас баяр хүргэе. За баярлалаа.